За энэ юу гэж бодож байна? Энэ бол зүгээр л улгаан амир. Улгаан амирыг ингээд гэрчээд ингээд дайсууд 100 yen. 100 yen. 100 yen. Ингээд зарж байна. Японд авсан бэ гэсэн чинь энэ миний энэ мөрөвчний энэ power tag нь энэ дугууны суур хийгээд энэ power tag нь орхоо байцсан байхгүй. Тэгээ энэ болтнууд нэг амхан ил яваад тэгээ зэвэрч мөрөөд ороод байгаа. Тэгээ би энэгээр орох гэж нэг авсан. За тэгээ ороосныхаа дараа ямар усныг харуулъя. Тэгээ дөрүл ингэ орооч гэж утсан. За ингээ орооч. Асны сараас юм харагдаад байхгүй. Аяг муу харагдаад идэв. Улгаан амирыг ингээ гэрчээ заруул бас бизнес юм байна шүү дээ. Манайхаа чи ингээ татлага матлагын аягүй хэрэг болдог байхгүй. Ер нь бол процент бүхэхтэй татлага матлагын нүхэнд нь ингээ хийгээд нэг нь аягүй хэсэг Японд хуучин power tag нь уулна ингээд энэ хүртэл орж байгаа байхгүй. Тэгээд болохгүй хамаа. Power tag нь ингээд уулна тасдвал тасчихмаа. Гэхдээ дараа хэрэглэхээр ягаад гэвэл энэ мөр маань өөрөө snowboard-ийн яг board-ны суур байхгүй. Энэ бокс нэг биш. Тэгэхээр яг өөрөө нь оргоор нь зэвэрхэн хадгалчих гэж бодоод тагийг эвдэж юу байх вэ? Хадгалсан байна. Дараа хэрэг болохоор л гэж бодоод